Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. За Canva хичээл хаялж дугаараар та бүхэндээ энэ постыг яаж хийснийг үзүүлье. За энэ маань энэ ус ингээд тийм ээ энэ цаана ингээ хөдлөөд энэ бичигнийхэн цаагуур бас яг нь ус хөдөлж байгаа. Тэгээ нүүрийн шопын рекламыг яаж хийснийг та харцгаая. За тэгэхээр ийм гоё эффект байгаа ингээд ус ингээ хөдлөд байгаа юм шиг тийм ээ. За тэгэхээр бид нар яг хоо энийг би энэ ч нөгөө юу яатсан байгаа хийсэн байгаа. Одоо та бүхэнд яг бүр ихнээс нь хийж үзүүлье. За эхлээд бол яг хоо ингээд хоос юун дээр ийм хөх бэкграунд авчихсан юу. За тэгээд дээр нь бид нар юу оруулна? Тэгшүүн зүгт оруулна юм. За тэг энийгээ бид нар яг ингээд сонголын олоод за тэг энийг яах нь бид нар цагаан болгочихно гэсэн үг. За тэг энэ дээрээ бид нар текст оруулна. За томоос нь оруулчих тийм ээ. За нүрийг. За тэгээд нүрийгээ биччихье. За энийгээ бид нар том үсгээр болгоод за тэг өнгийг бид нар хар өнгөөр бичье. За харж явах тийм ер нь бол жоохон тод өнгөөр. За тэг энийгээ бид нар ингээд нэлээд том болгоно. За тэгээд энийг нэлээд өргөн фонттой юугаар яах хэрэгтэй. За би болохоор энийг сонгочлоо. За энэ маань бол нэлээд юм том болж үж байгаа. Том өргөн юм болж үж байгаа. За ингээ голыг нь олоод за тэгээ энийхээ юуг нь бас өнгийн юм цэнхэр яг энэ суур өнгөтэйг адилхан өнгө болгочих. За юу тэгээд ерөнхийдөө бас жоохон том болгочихвол зүгээр юм уу? За ингээд бэлэн болохоор бид энийг хадгална. За PNG файл болгоод за тэгээд 93 дахь хуудас гэж юм тийм ээ. За тэгээд даунлоод тэгээд нэг авчна. За энд би 3-ыг хадгалчихъя. За тэгээд энийг алгаад буцаагаад нөгөө зургийг авчирна. За тэгээд энийг энэ дээр авчираад ингээ буулгаад ингээ заяа. За тэрнийхээ бэкграундыг арилгана. За тэгэнгүүт энэ цэнхэрний артлын цэнхэнтэй гэдэг арилчихна. Тэгээд ийм болцсон байгаа. Ганцхан цагаан үлдсэн гэсэн. За тэрнийхээ ард бид нар видеонуудаас water гэдэг ингээ хайнгуут чи янз бүрийн усны юм одоо юмнууд байгаа. За би болохоор энийг сонгоцсон байгаа. Хэдүүл энийг сонгож үзье. Энэ жоохон арай л хурдтай л ус авч байгаа юм. За тэг энийгээ бид нар бас энийг дүүртэл ингээд томруулна. За тэгээд position дээр энэ усаа болохоор энэ цагаан энэ хаалталт нь оруулчихна. Тэгэнгүүт яах нь одоо энэ ус маань ингээ эргэж штэ тийм ээ. За тэгээд яг бид нар энэ цагаанаас жоохон тийм уусалттай юу оруулахын тулд элемент рүү очиж жоод white shadow гэд дарна. За тэгэнгүүт тийм цагаан за нэг энд ингэж үнсгийн дараад за энийг ингэж хоёр олоод flip хийгээд тэний насан талд нь өгчнө. За тэгээд бид нар яг нэг ингэж харах юм бол за энэ бол нэг ус нь бас аяг нэг хүчтэй эргэж байгаа учраас бас бүр их сүртэй хөдөлгөөн харагдчихэв тийм ээ. За ингэж хийдэг ахнаа. За ингээд энэ бичлэгдээс баярлалаа. Баяр таа.